За галзуу кино сувагтан тавтай морил. Нэг л мэдхэд муу буруу та нартан 200 дахь галзуу киногоо ярьж өгөхөд байж байх юм аа. Тэгэхээр 200 дахь кино тайлбараараа 2021 онд гарсан Miracle Letters to the President гэх энэ галзуу гоё киног ярьж өгөхөр сонголоо. Үзэхээс өмнө та нар маань нулимсаа арчих салбитыг энтрээ бэлдүүл ерөн зүгээр байх шүү. За тэгээд энэ галзуу гоё киног хоол боловсруулалтын амттай шийдэл Activia-тай хамтран хүргэж байна. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан таргатул таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Та нар маань тэгээд сабадраагүй бол саба, адардсан бол лайк дарахтал тэгэл болоо явчих юм шүү. Ингээд энэ галзуу гоё киноны тайлбараа хэдүүлээ эхлүүлцгээе. За ахлах сургуулийн төгсөг ангийн сурагч охин Букён дүү Жункёнтойгоо хичээлийн эрхлэгчийн өрөөний гадаа зогсож байгаагаар кино эхэлнэ. Эгч нь төгсөх анги боловч аавыгаа болоод гавал дүүгээ асрахын тулд коллежид орохгүй байхаар шийдсэн байж. Жункён хүү аймгийнхаа математикийн олимпиадад төрүүлсэн учраас хичээлийн эрхлэгчээсээ цомоо гардаж авахар хүлээж байгаа нэ. Тэднийг богонд суугаад харих замд эгч нь бүх хүмүүст дүүгийнхээ амжилтыг бахархан ярьж явна. Ингээд тэд нэг түнэлийн наанд бууж уртаас урт төмөр зам дагаад тосгоноо чиглээд алхнаа. Тэгсэнгийн дараас нь богоон ирсэнд тэд арайхийн амжиж замаас гарлаа. Тосгоных нь хажуугаар богоон дайран өнгөрдөгч богооны буудалгүй учраас тэд ингээд галт тэргэнд дайруулах шахаад зам дахан алхацгаадаг байж. Тэр цагаас хойш 6 жил өнгөрлөө. 1986 оны 3 сар. Ахлах ангийн сурагч болсон Жункён хүү харанхуйд суугаад ерөнхийлөгчөд хандаж загтал бичиж байна. Энэ загтал бол тэрний бичиж байгаа 54 дахь загтал. Тэр өглөө Жункёны гарч хідэнгээ бариад гарахад эгч нь дулаан хувцас өмсөөч гэж хашгирсаар араас нь гарч хамтдаа төмөр зам даган алхацгаана. Жункён ерөнхийлөгчөд бичсэн загталд тосгоныхоо нөхцөл байдлыг бичдэг байж. Тосгон руу хүрэх машин зам байхгүй. Зөвхөн төмөр зам байдгаас гадна төмөр замын нэгч буудал байдгүй байж. Тэм учраас тэд хамгийн ойрын төмөр замын буудал руу очих гэж маш аюултай 3 түнэл, 3 гүрийг нэвт гарах ёстой болдог байна. Хэрвээ түнэл дундуур явж байхад нь урдаас нь богоон гараад ирвэл тэгээд дууснаа л гэсэн үг. Зорчигч тээврийн галт тэрэг яг цагтаа явдаг учраас тэд явдлаа зөрүүлж чаддаг ч ачаа тээврийн галт тэрэг цаг харгалзахгүй явдаг учраас тэдний тосгоны олон хүн ачааны галт тэрэгэнд дайруулад амиа алдсан байж. Эннээс болоод Жункён хүү сургуультай явахын тулд өглөө бүр 2 цагийг зарцуулдаг. Тиймээс тэр ерөнхийлөгчдөө тууштай загтал бичиж манай тосгоны галт тэрэгний буудалтай болгож өгнө үү гэж байнга хүсдэг байж. Аав нь зорчигч тээврийн галт тэрэгний жолооч учраас хүүхдэд анхаарал тавих ямар ч завгүй. Тиймээс ахлах сургуульд орж байгаа хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд аав нь очих завгүй байлаа. Үүнд нь Жункён гаднаа тоохгүй юм шиг байвч дотроо битүүхэндээ гомддог байж. Тэрэнд ганц хань болдог хүн нь эгч Букён нь. Ахлах сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэр хичээлийн эрхлэгч сурагчтай гадаа талбайд зогсоож угаад өглөөжин ярьсанд сурагчид битүүхэндээ дургу сонсож байлаа. Тэгсэн хаа холоос ирсэн Жункён хоцорч ирээд үйл ажиллагааг багахан тасалдуулаад авна. Ингээд нээлтийн арга хэмжээний дараа Жункён баглаа цэцэг бариад эгчтэйгээ хамт дурсгалын зураг татууллаа. Тосгондоо богооны будалтай болох асуудлыг зөвхөн Жункён гэлтгүй өөр хүмүүс ч хүндэж төмөр замын удирдах газар руу хүсэлт хүргүүлдэг байж. Гэвч тухайн тосгон руу ирж очих хөдөлгөөн бага учраас өндөр зардлаар нэмэлт буудал байгуулах шаардлагагүй гэсэн хариу авдаг байлаа. Тэр бүхэл тэдэнтэй хамгийн ойр байх галт тэрэгний буудал хүртэл хүн бага суудаг гэсэн шалтгаанаар хаагдахтаа тулаад байж. Тиймээс тэд шинэ буудал байгуулах нь бүхэл зэрэгэлдэх тосгонд байдаг сомбуу буудлаа авч үлдвэл дээдийн заяа болсон байлаа. Хол зайтай галт тэрэгний буудлуудаас болоод Жункён хичээлээсээ байн хоцорно. Нэг удаа тэр шалгалтаасаа хоцроод 5 минут тест бүгэлсэн ч бодож амжсан бодлогоудаа бүгдийг нь зөв бодсон байлаа. Энийг анзаарсан тооны багш нь тэрнийг дотроо үнэлсэн бол ангийнх нь нэг охин тэрнийг тоондоо онцгой авьяастай болохыг нь бас анзаарсан байдаг. Охиныг Рахиг нь. Рахи Жункёныг сонирхож эхэлнэ. Жункён өөрөөс нь ичээд байгааг анзаарсан Рахич тэрнийг зориуд өдөж ичээх болж. Охин нэлээд чинэлэг алин охин байлаа. Тэгэд нэг өглөө Жункёныг шуудангийн хайрцагт загтал хийж байгааг хараад найз охинтой юм байна гэж боддог.
Тэгээд юу бичснийг нь мэдхээр Сэмхэн Жункёны цүнхийг ухаж загтлыг нь үзэж байгаад баригдчихна. Гэхдээ тэрнийг найз охиндоо биш, ерөнхийлөгч рүү загтал бичсэн болохыг мэдээд гайхдаг. Орон Жункёны гэртээ ирж байтал аав нь гэрийнхээ гадаа тамхилаад зогсож байна. Аавтайгаа ховорхон уулздаг мань хүн тэр орой хамт хоол идсэн ч эхэндээ сургууль хэр байв. Зүгээрээ гэсэн хойр зургийн хэдэн үгсэл солилцохоос хэтэрсэнгүй. Гэвч явцын дунд тэр хоёр маргаж эхэлнэ. Аав нь тэрнийг ерөнхийлөгчд тасралтгүй загтал бичээд аваад нь дургүй байлаа. Учир нь яаж ч хичээгээд тосгоныхын дэргэд галт тэрэгний буудал байгуулагдахгүй гэдгийг аав нь мэдж байдаг. Гэвч Жункён хүү бууж өгсөнгүй. Аргаа барсан аав нь тэрэнд догтуутай мөнгө үлдээчгээд гараад явчлаа. Маргааш нь тэрнийг сургууль руугаа жийж явтал машинтай Рахиг үүсэж ирээд уучлал гуйж "Хэн улсынхаа ерөнхийлөгч рүү тийм хааш уг үсгийн алдаатай загтал бичиж байсан бэ? Энэ асуудалд маш нямбай хандах хэрэгтэй шүү" гэж сургасанд загтлыг нь зөвшөөрөлгүй уншсанд дургуутсан Жункён тэрнийг тоолгүй жийсээр байна. "Нэрэ би чамд хэлээгүй баха. Манай аав их хурлын гишүүн штэ." Жункён эхэндээ Рахигийн хэлсэнд дургуутж байсан ч загталда зөв бичгийн дүрмийн алдаа гаргахгүй байх нь чухал гэдэгтээ санал нийлдэг. Тэгээд Рахитай хамт Солонгос хэлний давтлах хийнэ. Рахич тэрнийг галт тэрэгний буудалтай болоход нь туслана гэж шалтгаглаад ээлдэв зүйл хийлгэж өдрийг хамт өнгөрүүлэх болж. За ингээд анх удаа Рахигээр хянуулсан загтлаа бичээд шуудангийн хайрцагт хийтэл нэг загтлаас хоёр загтал дээр ингээд Рахич бас нэг загтал хийлээ. Рахи Жункёнтой өдрийг хамт өнгөрүүлэхийг хүсдэг байсан ч мань нөхөр надгүйгээр манай тусгыныхын түнэл гарч чадахгүй гээд орхиод явчихдаг байж. Тиймээс сэргэлэн Рахи тэрнийг "Чи дандаа тэднийг түнэл гаргаж өгөөд байж чадахгүй юм чинь ямар нэг дохио хийгээд өгчөөч дээ" гэж шордсонд Жункён ч санаа авч тэр дөрөв тусгай дохио хийхээр хичээнгүйлэн ажиллаж эхэлдэг. Ингээд замын чичирхийллийг мэдэрч сум заадаг гар хийцийн дохио хийж өгсөнд тосгоных нь эхэндээ ойлгохгүй манарч байсан ч сүүлдээ ойлгоод баярлцгаана. Эгчин ч гоц авьяастай дүүгээрээ бахархаж байлаа. Хажуугаар нь Тони багш нь тэрэнд илүү хүнд бодлого бүхий нэмэлт даалгаврууд өгч тэр бүхэл их сургуулийн докторийн ангийн дипломын ажлуудыг уншуулдаг болж. Жункёныг ингээд хичээлдээ шамдах болсонд эгч нь маш их баяртай байлаа. Тэрнийг Гвансу гэдэг хүүтэй найзалж хичээлээ хамт давтдаг болсноос хойш хичээлдээ ингэж шамддаг болсон гэж эгч нь бодож байлаа. Рахигийн талаар эгчтэй хэлэхээс ичсэн Жункён эрэгтэй найзтайгаа хичээл давтаж байгаа гэж хэлдэг байсан нь тэр байлаа. Харин нөгөө талд Рахи Жункёныг дагуулж хамтдаа Сөүл очиж сурахыг мөрөөдөж байна. Тэгээд тэр Жункёныг илүү их хичээх хэрэгтэй гэж сургаад хуучин номын дэлгүүрт очиж баахан ном авч өгөхдөө "Хаяач бас уран зохиолын ном уншижвэ" гэд октын уншдаг ном өгсөнд Жункён эхэндээ дургуйцлаа. Гэвч тэр ном нь сонирхолтой ном байсан учраас эгчээсээ нууцаар орон дотроо уншиж угаад баригдчихлаа. Эгч нь тэрнийг октын уншдаг ном уншиж байгааг хараад гайхнаа. "Чи тэр Гвансу гэж хүүтэй найзалдаг биш үерхдэг юм уу? Та юу яриадна? Тийм юм байхгүй. Буруу ойлгоод байна. Зүгээрээ энэ ичиг зүйл биш. Их чин чамайг ойлгож байна. Гүй тэр чин эмэгтэй. Чи тэгээ тэр охинтой үерхэд байгаа юм уу? Гүй. Гэхдээ мэдгүй. Намайг гомдчихно гэж бодоо юу? Дөө минь. Найз охинтой болох юм бол их чин харин ч баярлна шүү дээ. Тэгээд их чин тэрнийг найз охиндоо сэтгэгдэл төрүүлэхэд нь туслахаар шийдэж зөвлөгөө өгнө. Аажмаар мань Жункёны нүүр хагарч Рахитай улам дотносож завл гаруул хамт байх болж. Энэ бүх хугацаанд Жункён ерөнхийлөгч рүү хандаж загтал бичгээ ерөөсөө зогсоосонгүй. Харамсалтай нь тэрэнд ямар ч хариу ирэхгүй л байлаа. Тэгсэн Рахи зурагтын нэвтрүүлэгт оролцоод үзэх санал гаргадаг. Ингээд Рахи Жункёныг асуулт хариултын нэвтрүүлэгт бэлтгэж эхэлнэ. Гэвч хөдөө зэлүүд тосгонд амьдардаг Жункён Рахигийн асуусан зүйлсийг ерөөсөө мэдэхгүй байлаа. Тэгсэн хэрэн Тони бодлогуудыг цээжээр бодож чадаад байдаг. Тиймээс Рахи өөр арга сэдэж ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал бүхий математикийн олимпиадад тэрнийг оролцуулахар болдог. Рахигийн шахаанд орсон Жункён олимпиадад оролцсон ч гидсэн базлаад бүх бодлогоо хамхан бодоод гарчгүйлээ. Тэгсэн мань Жункён тэр Тони олимпиадын үндэсний аварга нь болчихно. Тиймээс шагналаа гартаж авахын тулд Тээгүү хот руу явах ёстой боллоо. Учир нь тухайн шагналыг ерөнхийлөгч өөрөө биш, оронд нь боловсролын сайд гардуулахар болсон байж. Энийг сонссон Жункён Рахи хоёрын урам нь хугарцгаана. За ингээд шорон хөдөлсөн Рахи Жункёныг шордож ерөнхийлөгчтэй биежлэн уулзахаар Сөүл рүү явахар болцгооно. Гэвч автобусанд суугаад жаахан явсны дараа Жункёны дотор нь муугаараад буугаад ирлээ. Ингээд ерөнхийлөгч рүү загтал бичих нь хамгийн зөв арга юм байна гэдэг дээр тэр хоёр санал нийлцгээнэ. Урам нь хугарсан Рахи сэтгэлээ сэргээхийн тулд тэрний гэртээ урьж хамт кино үзэхэр боллоо. Гэрт нь ирсэн Жункён анх удаага хуурцгаар кино үзээд гайхдаг.
Тэгсэн киноныхын дундуур том хүний хэсэг гарсанд Жункён бантнаа. Энэ үеэр Рахигийн ээж гэртээ ирсэнд Жункён сандарсандаа тэндээс бошуухан гараад явдаг. Маргааш нь Жункён хичээлдээ ирсэн ч ягд ч юм Рахи хичээлдээ ирсэнгүй. Тэгсэн хичээлийн дараа Рахигийн найз Жункёныг хичээлийн эрхлэгч дуудаж байгааг хэлсэнд мань хүнч яран очлоо. Тэгсэн тэнд Рахи аавтайгаа хамт сууж байна. Тэгээд аав нь Рахиг эрх семестрээс Сөүл рүү шилжүүлэх гэж байгаагаа хэлсэнд учрыг нь олоогүй Жункён бушуухан өвдөг сөгдөж бид хоёр яагач вэ? Танад кино үзсэнд би буруутай. Рахиг битгий шийтгэжтэй гэж гуйгаад буруудна. Учир нь Рахигийн аав охиныхоо ятгалгаар Жункёныг Сөүл рүү дагуулж яваад шинжлэх ухааныг үнзгэрүүлсэн сургалтад ахлах сургуульд төлбөрийг нь дааж сургах санал тавихаар ирсэн нь тэр байж. Энийг сонссон мань хүн шоконд орлоо. Гэртээ ирээд энэ талаар эгчтэй хэлсэнд эгч нь тэрнийг Сөүл рүү явахыг ядахна. Жункён эхэндээ дургуйцэж эгчтэйгээ хамт байхыг хүсэж байгаагаа хэлсэн ч эгч нь чи насаараа энд гацхгүй юу гэд халгаасангүй. Яхаа мэдэхгүй байсан Жункён ааваасаа зөвлөгөө авахар очсон ч аав нь ямар нэг шалтгааны улмаас яарчгүйгээд тэрнийг анзаарсангүй. Тэгээд Жункён буцаад явж байтал замын хажууд осол гарсан байхыг хараад сандарлаа. Тэгээд тэр буугаад вагоны зам дээр осол болж тосгоных нь нэг их чамаа алдсан болохыг ойлгоно. Жункёны хийж өгсөн төхөөрөмж шувууны сангас болсноос болоод ажиллагаагүй болж тэгээд энэ осол болсныг ойлгосон Жункён сэтгэл зүйн гүн цочролд ороод өнгөрсөн бүхнийг бодож вагоны зам дээр наашаа цаашаа хөлхөнө. Ингээд тэр хамгийн анх олимпиадад төрүүлээд эгчтэйгээ хамт гэрлүүгээ харж явсан мөчөө эргэн сандаг. Тэр өдөр Жункён вагоны зам дээр явж байгаад тосгоныхоо хүмүүстэй хамт вагонд дайруулахад өгөж. Ингээд аммултас амжихдаа эгчин дүүгийнхээ цомыг далан дээрээс унгаж орхижээ. Сандарсан охин унагсан цомныхоо хойноос ухс хийтэл тэнцвэрээ алдаад өөрөө ус руу унаад ор сураггүй алга болсон байж. Сэтгэлээр унсан аав нь усанд живж амиа хорлох гэж байсан ч гол дагаж гүнгээ эгчигээ хайн дуудаж байгаа хүүгээ сонсоод сэтгэл нь өвдөж хүүгийнхээ төлөө үргэлжлүүлээд амьдрахаар шийдэж. Тэр цагаас хойш хөөрхий эцэг нь үг дууцоотой нэгэн болж хувирчээ. Харин ээжээс нь өөрцгөө байдаг хайртай эгчээ алдаж сэтгэл зүйн гүн цочролд орсон Жункён хүүдэр гинэт эгчийнхэн сүнс хүрээд ирдэг. Эгчээгээ харсан Жункён шууд л тэрч аваад ойлно. Эгчээ амар өвдсөн үү? Үгүй, өвдөөгүй. Намайг дахиж битгий орхиор. Би маш сайн хичээж сурна. Ээжтэй хоёр байхгүй бол би яаж амьдрах юм? Тийм болохоор намайг энэ байшинд байх хугацаанд битгий орхиж яваарай. За, эгч нь чамайг энэ байшинд байх хугацаанд чинь орхихгүй. Удалгүй аав нь өөр хотод ажиллахаар болж хүүгээ аваад нүүх гэсэн ч Жункён гэрээсээ явахгүй гэж зүтгэхэд ерөөсөө болж өгсөнгүй. Би энд эгчтэйгээ хамт байна. Эгч энд байгаа гэж тэрнийг зүтгэхэд аав нь хэлэх үггүй болж тосхондоо үлдэхэр болж байж. Ингээд хайртай эгчтэй сэтгэл нь хорогдсон Жункён тосхондоо үлдэхэр шийдэж Рахиг машинд суугаад Сөүл рүү явахыг алсаас харсаар хоцорно. Тэгээд борон дундуур гэрлүүгээ алхаж явахдаа вагонд дайруулж амиа алдсан эмэгтэй бяцхан охинтой таарч охиныг өрөвдөж гашуудан ойлно. Тэгээд Жункён үргэлжлүүлээд хичээлдээ шамдаж бүтэн жилийн туршид гэр сургууль хоёрынхоо хооронд төмөр зам дагаж алхажээ. Энэ хугацаанд тэрэнд эгчийнхэн сүнс ханиулж байсан учраас Жункён ганцаардсангүй. Нэг өдөр тэрнийг хичээлээсээ эртэл гэрийнхэн утас дугарч тосгоныхын дарга тэрнийг гэрлүүгээ дуудлаа. Учир нь ерөнхийлөгч загтлыг нь хүлээж аваад тэдний тосгоны дэргэд галт тэрэгний буудал барихаар зөвшөөрөл өгсөн байж. За sorry байж гараа. Борон та нарт нэг газ хэрэгтэй юм хэлээдхий. Тэгэхээр манайхан дугаарыг мань хамтрагчаар ажиллаж байгаа актив ян байна штэ. Галзуу ямттай тараг заяа. За тэгээд ганцхан таргаар зогсохгүй. Acti regularis пробиотик ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж өдхөн хатах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг арилгахад хамгийн том дэм болно гэж бодчих. Хоол боловсруулалтын хамттай шийдэл Activia. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан тарагтур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. За Activia таргаас хэд сайхан балгаад кино тайлбараа хэдүүлээ үргэлжлүүлцгээе. Хэдийгээр энэ сайн мэдээ боловч төсөв бодлуулж газар чөлөөлж галт тэрэгний буудал барих хүртэл олон жил шаардагдах магадлалтай гэдгийг аав нь бусдад тайлбарлаж өглөө. Гол нь дараа жил нь олимп болох учраас энэ мэд илүү дутуу жижиг асуудалд тавих төсөл улсад нь ерөөсөө байхгүй байдаг. Тэгсэн Жункён хөндлөнгөөс ярианд оролцсноо. Нэгэнт зөвшөөрөл нь бүтсэн бол өөрсдөө барьчих л да. Тэрний энэ санааг бусд нь үл тоосон бол Жункён мөчөөгөө өгсөнгүй. Маргааш насны эхлээд өөрөө газар ширууны ажил хийж эхэлдэг.
Өдөржин ажиллаад гэртээ ирэхэд гэрт нь Рахигээс илгээмж ирсэн байна. Рахи тэрэнд зориулаад сэтгэлийн үгээ касетанд бичиж илгээсэн нь тэр байлаа. Тэгээд Рахигээс загтал авч урам орсон мань хүн маргаашнаас нь газар шорооны ажлаа илүү шаргуу хийж эхэлсэн бол аажмаар тосгоных нь нэг нэгээрээ нэмэгдсээр бүгдээрээ галт тэрэгний буудал барих ажилд ханцуу шамлан орцгооно. Нэг өрөө Жункён гэртээ ирээд Рахид сэтгэлийн үгээ бичсэн касет илгээхээр шийдсэн ч нэг л арга барилаа олсонгүй. Тэгээд сурсан зангаараа загтал бичдэг. Гэвч тэрний хаягийг мэдэхгүй байсан учраас загтлаа илгээж чадсангүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тосгоныхны барьсан галт тэрэгний буудалж бэлэн боллоо. Дараа нь төмөр замын удирдах газрын хэвлэлийн албанаас хүн ирж тэрний түүхийг сэтгүүлдээ гаргах хүсэлтэйгээ илэрхийлсэнд Жункён ч зөвшөөрдөг. Тэгээд тэр өрөө тэрний гэртээ иртэл гэрийнхэн үүдэнд бэлүү барьчихсан Рахи зогсож байлаа. Гайхсан мань хүнч тэрний гэртээ оруулаад өөрийн гараар хийсэн шүлөөрөө дайлнаа. Рахиг харсан Букёны сүнсч баяртай байлаа. Игч чинь хөөрхөн юм аа. Чамаас илүү царайлаг юм. Чи энэ шүлийг өөрөө хийсэн юм уу? Игчигээ эртэл хүлээхгүйсэн юм уу? Зүгээр л хоолойд. Чи энэ удаад Америк явах боломжоо алдахгүй байгаа зү. Юу яриад байгаа юм бэ? Дуугүй хоолойд. Физикийн багшийн хэлсэн тэр боломжийг алдаж болохгүй шүү. Чи Америкт очиод амжилттай сурч чадах юм бол бүр НАСА-д хүртэл орж болно шүү дээ. Тэгсэн Жункён бандсан бол Букёны сүнс тэдний юу яриад байгааг гадарлжээ. Хоолны дараа Рахи Жункёны билүүг гаргаж лагаасаа гад төрсөн өдрийн дууг дуулж өгсөнд Букёнч Рахитай хамт дуулдаг. Ингээд орой болоход Рахи тэдний тоног санал гаргасан ч Жункён сандраад тэрнийг бошуухан дагуулад гадагш гарлаа. Чи ижил хүстэй юм уу? Юу яриад байгаа юм бэ? Дуугүй яваа. Чи намайг санаагүй мүү? Яагаад миний захинд хариу өгөөгүй юм? Харин би чиний хаягийг мэдэхгүй байсан болохоор л. Өө, нээрэд хийштэй. Тэгээд Жункён Рахид бичсэн цагтлаа атгууллаа. Рахич тэрэнд гэрийн хаягаа тодорхой бичиж өгөөд хамтдаа зам дагаж хөдлөлцөн алхацгаана. Хэсэг алхасны дараа Жункён гарч хідэнгээ унтраасанд тэдний алхаж явсан төмөр замын иргэн тойрон бүхэлдээ гэрэлт цоохнуудаар дүүрдэг. Би эдэн шиг нисч чаддаг ч болоосай. Тэгвэл миний мөрөөдөл биелэхгүй юу? Тэгээд Рахи Жункёны хазар дээр үнсээд явлаа. Тэгээд Жункён гэртээ ирсэн хойно физикийн багшийнхаа өгсөн номыг нээж уншдаг. Хэд хоногийн өмнө физикийн багш нь тэрэнд тэр номыг өгөөд Солонгосын хамгийн шилдэг сурагчдын оролцох энэ сонгон шалгаруулалтад тэнцвэл Америкт тэтгэлэгтэй сурах болно гэдгийг тайлбарлаж өгсөн байж. Жункён өөрөө одон орон сонирхдаг учраас энэ нь тэрний хувьд олдошгүй боломж байлаа. Байдлыг гадарлсан эгч нь тэрэн дээр ирээд яриа өднө. Чи одоо надаас ахвалсан гэдгээ мэдж байгаа үстэй. Юу яриад байгаа юм бэ? Та үргэлжил миний ихч биш дээ. Бити дими юм яриад вэ. Би дүүчин байна. Намайг хэр удаан чамтай хамт байна гэж чи бодож байна. Чиний төлөө чамайг орхиж явахыг би үргэлж боддог. Гэхдээ яагаад орхихгүй гэж? Чамайг өөрөө над дээр инээмсэглэж ирээд би ингээд явлаа шүү гэж хэлхийг хүлээдэг. Би энийг л хүлээдэг. Чи миний төлөө энийг хийж чадах уу? Тэгсэн Жункён хэлэх үггүй боллоо. Маргааш нь тосгоныхны байгуулсан Янвон галт тэрэгний буудлын нээлт болоход тосхон даяараа галт тэрэгний буудал дээрээ зогсож байлаа. Гэвч богоон жолоодож байсан Жункёны аав буудал дээр зогсолгүй хажуугаар нь гараад явчлаа. Учир нь тэр галт тэрэгний буудал албан ёсоор хараахан зөвшөөрөгдөөгүй байсан учраас богооны жолооч тэнд зогсох эрхгүй байж. Үүнд нь Жункён сэтгэлээр унлаа. Орой наав нь ажлынхаа хүнтэй ярилцаж байгаад төмөр замын сэтгүүл дээр Жункёны ярилцлага нийтлэгдсэн болохыг олж мэдээд сэтгэл нь ихэд хөдөлж уншдаг. Гэвч ярилцлагыг уншсан даруйдаа сэтгүүлч рүү утастаад ууралсандаа хашгирч гарлаа. Учир нь тэр ярилцлагад Жункён өөрийгөө ээж эгч хоёрынхоо үхэлд буруутай гэж ярьсан байж. Энийг сэтгүүлч зохиож бичсэн гэж бодсон аав нь сэтгүүлч рүү ууралж залруулах хийхийг шаардсан ч Жункён үнэхээр өөрөө тэгж ярьсан болохыг мэдээд их гайхдаг. Энэ үед Жункён өөрийн байгуулсан галт тэрэгний буудал дээр ганцаараа гониглаад сууж байна. Сэтгэлээр унсан тэр маргааш нь Сөүлд болох чухал сонгон шалгаруулалтад орохоо болохоор шийдсэн байна. Чи дахиад л зугтаах гэж гинүү? Би бууж өглөө. Би энэ Янван галт тэрэгний буудлыг байгуулахдаа ердөө ааваас баярлаа гэдэг үгийг сонсхийг л хүссэн. Бас намайг уучлаасай гэж хүссэн. Ээж намайг төрүүлэх гэж байгаа дамиа алдсан. Та надаас болж унсан. Хэрвээ би энэ галт тэрэгний буудлыг нээчвэл аав намайг сайн байна гэж магтах байх гэж бодсон. Аав намайг магтаж байгаагүй ч би аавд ууралж байгаагүй. Би аавын нүрийг харж чаддгүй учраас л
ааваас зайлсхийж ирсэн. Яасан гэж аав чамайг уучлах ёстой юм бэ? Ээж бид хоёрын үхэлд чи ямар ч буруугүй штэ. Хэрвээ би байгаагүй бол өдөөд та ээж аавтай жаргалтай амьдарч байх байсан биз дээ. Чи одоо яг л жаахан хүүхд шиг аашилж байна. Чи зүгээр л хайсан байна. Оролдож үзээд бүтлгүйдэхүй гэхээс хайсандаа шалтак хайж байна. Оролдож үзэхээ. Би оролдож үзээгүй гэж юу? Би аз жаргалтай байхыг хүссэн. Би байдгаараа хичээсэн ч бүх зүйл дандаа буруугаар эргээд байгаа юмыг яах юм бэ? Тосхон даяараа нийлээд арай гэж нэг жижигхэн галт тэрэгний буудал байгуулж байхад тэнд нь галт тэрэг ирж зогсохгүй байхаар яах болж байна? Энэ галт тэрэгний буудал яг л миний амьдралтай адилхан. Бүтэхгүй зүйл угаасаа бүтдэггүй юм байна. Тэгээд Жункён сонгон шалгаруулалтад орох мандатаа шидчихэд гэрэл үгээ алхасанд эгч нь ч уйлсаар хоцорлоо. Орой наав нь хүүгийнхээ байгуулсан жижигхэн галт тэрэгний буудалд анх удаа орж үзээд тэр жижигхэн байшинд ямар их сэтгэл шингэсэн болохыг ухаардаг. Тэгээд гарч иртэл галт тэрэгний зам руу өксөх шатны доод тавцсан дээр Бокёны гэгээн дурсгалд зариулав. Гэсэн бичгийг хараад өөрийн ирэхгүй уйллаа. Тэгээд тэрнийг ажил дээр ирэхэд гэнэт нэг хүн өөрийг нь сургалсаар хүрээд ирнэ. Тэгсэн тэр хүн Жункёны физикийн багш байлаа. Жункёныг чухал сонгон шалгаруулалтад орох ёстой байгаамаа. Тийм болохоор хэрвээ та зөвшөөрвөл би маргааш өөрөө тэрнийг Сөүл рүү хүргэж өгөх гэсэн. Энэнд тэнцвэл Америкт тэтгэлэгтэй сураа зогсохгүй НАСА-д дадлах хийх боломжтой болох юм. Маргааш өглөө 9-д Сөүлд очисон байх болохоор одоо ингэсгэд хөдлөхгүй болохгүй. Манай хүү чадах юм болоо да. Таны хүү бол гоц авьяас та. Ийм авьяасыг дэмий өрүүл гэмт хэрэг болно. Энэ бол Жункёны багын мөрөөдөл. Гэхдээ тэр өөрийгөө ингэж мөрөөдөх хэрэггүй гэж бодоод байгаа юм. Та хүүгээ энэ боломжийг алдаасаа гэж хүсэхгүй үстэй. Тэгэд аав нь шөнийн ээлжиндээ давхиж явахдаа гинэд шийдвэр гаргаж хүүгийнхээ байгуулсан явван буудал дээр гинэд зогсоод явван буудал дээр зогсох хугацаа 10 минут гэж зарлсанд хамтрагч нь сандарч гүйж ирээд тэрнийг болиулах гэж оролддог. Аха, ингэж болохгүй штэ. Ингүүл дүрм зөрчин штэ. Тэр дүрмийг чинь чөтгөр аваг. Миний хүү. Миний мөн хүү. Хүүгээ мөрөөдөлтөд хүрэхэд нь миний тус болж чадах зүйл энэ л байна. Тэгээд аав нь богоноос буугаад гэрлүүгээ хар хурдаараа гүйж унтаж байсан Жункёныг загинж босгоод явван буудал дээр хүлээгээд байна. Одоо гаруул амжин хурдан яв гэсэнд Жункён уруу царайллаа. Учир нь тэр мандатаа хайчихсан. Гэвч тэрний аз болоход эгчийнхэн сүнс мандатыг нь үүдэнд нь авчраад тавьсан байлаа. Битгий ингэж байдлыг хөндрүүлж байгаач хэрвээ намайг тэнцэхгүй бол уурлахгүйз. Чамайг зүгээр хоролдоод үзэл гэсэн штий. Юу тэнцэхгүй гэж? Тэнцэхгүй бол битгий эргэж ирээрэй. За тэгээд аав хүү хоёр хар хурдаараа гүйсээр богоонд суулаа. Өөрийнх нь байгуулсан буудал дээр ирж зогссонд Жункён нүдэндээ ч итгэхгүй байлаа. Тэгээд тэр баярлсан эгч рүүгээ гараад алалсаар явдаг. Тэгсэн аавынхын сэтгэл хөдөлж багшийнхын оронд өөрөө тэрнийг хүргэж өгөхөр боллоо. Тэгсэн өмнө нь Сөүлд ирж байгаагүй аав нь бодолж явсаар хүүгээ шалгалтаас нь баг зэрэг хоцроолоо. Тэгсэн сандарсан аав нь шалгалтуулж байгаа газрын хамгаалагчийг тэрвэрж аваад Жункён гүүгээд ороор гихт нь сандарсан Жункёнч гүйж ороод шалгалтаа өгч эхэлнэ. Тэрнийг өдөржин шалгалт өгөхөд аав нь сандарсан байдалтай гадаа нь өдөржингөө л тамхи татаж хүлээн. Ингээд аав хүү охин гурав шалгалтын хариугаа түгшин байж хүлээцгэн. Тэгсэн удалгүй тэднийд дугтуутай шалгалтын хариу ирлээ. Сандарсан аав хүү хоёр дугтуугаа задлж зүрхэлдэгвэ. Тэгээд аав нь харайхийн зориг гаргаж Жункёны өрөөг шагаатал Жункён ширээгээд ирлээд уйлж байлаа. Юундаа арчаагүй царайлаад уйлаад байгаа юм. Ганц шалгалтаас болоод амьдрал чинь дуусчих гээд байна аа. Нэг шалгалтанд унаал үз. Яад юу юм. Тэгсэн удалгүй аав нь баярлсандаа хашгирсаар гэрээсээ гарч ирлээ. Миний хүү Солонгосын хүүхдүүдээс нэгт орж Америк ухуулжээ. Тийм ээ. Тийм. Орой аав нь хүүдээ амттай хоол хийж өгöd анх удаага сөөжүү айгалж өгдөг. Маа энийг барь. Би ууж чадахгүй штий. Зүгээрээ аав нь хүндлээд өгч байгаа юм. За аль хоёр гараараа барьж Ахмад хүний өмнөөс барих гэж байгаа бол иргэдгийн. За юу. Биш ээ. Би хажуу тийш нь эргүүлээч. Мангара. Чи ийм байж яаж Солонгосто нэг торсон байна. Тэгээд баг зэрэг халсан Жункён хөө гэрийнхээ гадаа од ширтээд хэвтэнэ. Америк явахаас өмнө сайн хараад ав. Америкт очиод санах байхдаа би тий охин шиг юм яриад бай.
Энд байхдаа ч хоёулаа хамт байдгүй л байсан биз дээ. Таны гүшээ сарыг ярьж гин. Аавыгаа уучлаарай. Яасан гэж би яагаад Букён та хоёрын эрдмийн баярт очдоггүй байсныг мэдв. Ээжийг ч нөрөвдөө өдөл тэр. Яагаад гэж би амьдралынхаа туршид хоёр зүйлд л харамсаж ирсэн. Нэг нь гэрлүүгээ яарахын оронд ажил дээр удсан да. Хэрэг би арай эрт ирсэн бол ээж чинь амийг аварч чадах л байсан. Тэгсэн бол ээж чинь амьд байх байсан. Харин нөгөөх нь чамайг 4-р ангид олимпиад төрүүлэхэд чамайг авахар би өөрөө явах ёстой байсан юм. Энэнд би бүх насаараа харамсдаг. Тэгээд аав нь тэр үед болсон явдлыг дурсан саналаа. Харамсалтай тэр өдөр Букёныг далангаас унахад богоныг жолоодож явсан хүн нь аав нь өөрөө байж таарч. Энийг мэдсэн аав нь шоконд орж хөл дээрэж тогтож чадгаа болсон байж. Тэйон тэр галт тэргийг жолоодож явсан хүн нь чи биш би. Ингэж тохироод энэ нууцыг үрд хадгалцгаая. Ойлгов уу? Тэгэхгүй бол хүүчин чамайг насан туршдаа үзэн ядна. Чи ойлгож гин үү? Хүүгээ бодоод үргэлжлүүлээд амьдр. Би яагаад чиний нүд рүү ихцэлж харж чаддаггүй байсан бэ гэдгийг одоо чи ойлгов уу? Би хайртай хүмүүсээ өөрөөсөө болоод алдсан хүн. Тийм болохоор л хайраа дотроо халаа гаднаа байлгаж ирсэн. Чамайг алдчихгүй гэж айсан болохоор л тэр. Яагаад энэ бүхнийг одоо хэлж байгаа юм бэ? Чи өөрийгөө буруудахаа бол чамд ямар ч буруу байхгүй. Чамайг өөрийгөө үзэн ядхаа болоосоо гэсэндээ энэ бүхнийг хэлж байгаа юм. Одоо ойлголоо. Би өөрийгөө үзэн ядахгүй. Харин таач бас өөрийгөө үзэн ядахгүй гэж амла. За. Ава тэр үед голын усанд живж өхөг үед чинь баярлалаа. Юу? Чи яаж мэдсэн? Букён эгч надад зүүдэнд минь хэлсэн юм аа. Энийг сонссон аав нь ихэр татан хуйлсанд Жункён эгчтэйгээ хамт аавыгаа тайвшруулдаг. Тэгээ Жункёны явх өдөр ирэхэд тосхон даяараа тэрнийг баяртайгаар үдэн гаргаж өгцгөн. Сурсан зангаараа Букён тэрнтэй хамт явлаа. Баярлалаа. Аав та хоёр байгаагүй бол би энийг хийж чадахгүй байлаа. Найз охин чинь яасан бэ? Тэр бас тусалсан биз дээ. Би чадлаараа хичээнэ. Харин та намайг хараарай. Тэгнэ. Игчээ. Би одоо ингэж явъя да. За, болж дээ. Миний хөөрхөн дүү. Сайн яваарай. Бие бодож байгаарай. Онгоцны буудлын дээр ирсэн хоноо Жункён Рахи руу залгасан ч Рахи утсаа авсангүй. Сэтгэлээр унсан мань хүн додогш ороход Рахи гаднаас орж ирсэнд Жункёнч байдгаараа зүтгэж буцаад гарч ирдэг. Чи надтай ярихгүй явж яаж чадж гинэ? Би залгасан штэ. Чи гэрийн утсаа аваагүй. Хизээ дөнгөж сая. Чи над руу бичнэ үз. Тэгэд өөр охид руу харахгүй хоолоо сайн идэж өвдөхгүй байж хичээлээ сайн хийн шүү. Тэгээд хариуд нь Жункён тэрнийг үнснээр кино маань конец фильм. Солонгосын хамгийн анхны галт тэрэгний хувийн буудал болох Ямван буудал 24 жилийн дараа буюу 2012 онд хаагдж. Харин 2013 оноос жуулчны галт тэрэг зогсдог болжээ. За энэ түрээд энэ галзуу гоё киноны тайлбар маань дууслаа. Сэтгэл зүрхэнд хүрсэн сэтгэл зүрхний утсыг хүндсэн үнэхээр гайхалтай кино байсан гэдэгт буруу бүрэн итгэлтэй байна. Зөвлөгнөт ч нэрээ сэтгэл санаа сонирн болгоод бас л эвгүй болгочих юм аа. Та нар ч бас мобруудаа адилхан л болсон байлгүй. За тэгээд ямар ч бас үнэхээр гоё түүхийг өгүүллээ. Гоёч дууслаа. Хөрхи их чинь л тийм ээ. За яг хөө тэгээд амьдрал юм да. За тэгээд энэ галзуу гайхалтай киног та нарт ярьж өгөхөд дугаарыг хамтрагчаар хоол боловсруулалтын амттай шийдэл Activia хамтран ажиллалаа. Манайхан
Энэ активиа таргинуштай Actiregularis probiotic ашигтай бактери агуулсан учраас хоол боловсруулалтыг сайжруулж, өдгөн хадгалах, бие хүндэргэх, гэдэс дүүрэх шинж тэмдгийг харьлахад хамгийн том дэм болно гэд боддоо. Activia таргийг туршаад үзээрэй. Хоол боловсруулалтыг дэмжих онцгой ашигтай бактери агуулсан тарагтур таны эрүүл бас амттай сонголт. Activia хоол боловсруулалтын амттай шийдэл. Хоол боловсруулалтын амттай галзуу шийдэл Activia гэж. За та нар маань саба дараагүй бол саба адарсан бол лайк дарахтал тэгэл болоо явчихж байгаа юм шүү. Нэрэ галзуу сервис өгтөн саба дарж нэгдэрэ. Ингээд дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар хэдүүлээ эргээд уулзцгаая.